За дөрөвдүгээр лекцийн дөрөвдүгээр хэсэг. Тэр алгоритм ажиллах хугацаанууд зарим нь маш том тоонууд байж болно гэдээ үзсэн байгаа. Тэгэхээр яг одоо ер нь том тоонууд гэдэг маань хэр хавцааны тоонууд гэдэг юм бэ гэдэг дээр ийм баримтууд байна. За 12 зэрэг буюу 100 гэвэл манай салбарын оюутнуудын тоо 240 хэдэн оюутан байдаг. 13 зэрэг 1000 гэхээр холбооны сургуулийн манай оюутнуудын тоо 2000 орчим гэд тэр хавцаа. 14 зэрэг орчим тоонууд юу байж болох вэ гэхээр 100000 гэхээр шүтээсийн нийт оюутны тоо 10 хэдэн мянга гээд иймэрхүү жишээ гаргаж болно. Тэгээд 10 зэрэг гээд явахаар 10 зэрэг гэхээр галактикт байгаа нийт одны тоо. Манай галактикт байгаа одны тоо 10 зэрэг гэхээр бүр том тоо болоод ертөнцийн дэх бүх одны тоо 2-оос бүх галактик нийлээд одны тоо 1080 зэрэг гэхээр бүр ертөнцид байгаа бүх жижигхэн атом молекул юуны тоо их л электронуудын ч юм уу тоо гэсэн. Электрон, протон, нейтронуудын тоо нийлээд 1080 зэрэг орчим байдгаа гэж үздэг. Гэтэл бид нар бол түрүүн үзснээр ханоон цамхаг гэдэг бодлогын хувьд бол 10-ын 100 дисктэй 400 дисктэй бол 2-ын 400 зэрэг буюу ойролцоогоор 10-100 зэрэгээс нэлийн их тоо гарах нь. Тэгэхээр яг ажиллаж дуусах хугацааны ийм байдаг алгоритмуудыг бол яг тооцоол хийж болдог. Ажиллах нь бол ажиллана. Гэхдээ хизээ дуусах нь мэддэхгүй. Хэдэн 100 сая жилийн дараа дуусна гэхээр тийм их урт хугацаанд ажилладаг алгоритмуудыг бол тохиромжгүй гэдэг алгоритмууд гэдэг байгаа юм. Буруу бол биш. Гэхдээ удаан ажилладаг. За infeasible гэдэг англиар тэгээд байгаа. Функцийн графикуудын зурчвал бид нэр одоо тоонуудыг функцүүдийг харьцуулах ийм алхам руу орох гэж байна. Тэгэхээр хэрвээ манай алгоритмын үнэлгээ нь ON гэж ивэл ийм тоонууд гарах нь. Эхний баг нь O1 гэдэг тогтмол гэвэл ингээд тогтмол нэгэн тоо гарна. Logarithm n гэвэл ийм n1 үед ийм гарна, 10 үед иймэрхүү гарна гэдэг ингээд хүснэгтийн аргаар функцүүд өгсөн байна. Энэ дээр нөгөө том тоо маань энэ гарч ирж байна. 2-ын n зэрэг гэдэг функц бол n дөнгөж 1000 болоход л 10301 оронтой тоо болчихно гэсэн. За өсөлтийн зэрэг гэдэг бид нар функцүүдийн өсөлтийн зэргийг харах хэрэгтэй. Харьцуулж чаддаг болох хэрэгтэй юм байна. Тэгэхээр хамгийн бага өсдөг, удаан өсдөг функцуудын O1 гэдэг тогтмол нэг гэсэн тоон дээр ингээд хэвтэй шугам өсгöd ингээд арай тэрнээс хурдан өсдөг логарифм n гэдэг функц. Тэгээд зүгээр n гэдэг функц x тэнцүү y гэдэг функц 45 градусаар ингээд шулуун явцсан байна. Тэгээд тэрнээс дээш нь болохоор n log n гэдэг дээшээ арай хурдан өсөж явцсан. Энэ квадрат бол бүр хурдан n-ийн куб болвол бүр хурдан за хамгийн хурданууд бол энэ 2-ын n зэрэг гэдэг функц байна. Тэгэхээр бид нар функцүүдийг хооронд нь харьцуулахаар үзэх гэдэг. Энэ O том O гэдэг тэмдэглэгээр аль функц нь аль функцийнхаа дээр байна вэ гэдэг. Ийм харьцуултуудыг хийнэ. Тэгэхээр тэр нь зүгээр хоёр тогтмол тоо харьцуулсныг бодвол арай жоохон өөр байдаг. За өсөлтийн зэргийг тэмдэглэдэг тэмдэглэгийг асимптотик тэмдэглэгээ гэдэг байгаа. Асимптотик тэмдэглэгээн дээр бид нар хамгийн өндөр зэрэгтэй гишүүнийг л авч үздэг. За энэ юун гишүүн яваад гараад ирэх гэхээр хэвчлэн олон гишүүнээр бичдэг. Тэр алгоритмын ажиллах хугацаа гэхээр n квадратаар нэмэх нь 2n дээр нэмэх нь 1 ч гэдэг юм. Тэгэхээр хамгийн дахлах гишүүн буюу n квадратыг нь авч үзнэ. Бусд нь бол нэг хамаагүй. Ягаад гэхээр n нь ихсээд явангууд ихсээд ирэхээр n квадрат нь нөгөө зүгээр n-тэйгээ 2n-тэйгээ харьцуулахад айгүй их харьцангуй их бүр харьцуулшгүй их болоод эхэлдэг. Тэгэхээр зөвхөн n квадратыг нь авдаг. Тийм нэг онцлогтой байгаа. За ихэнхдээ бид нэр том O гэдэг тэмдэглэгийг үүснэ. За яг өөр бас ийм тэмдэглээ байдаг. Theta гэдэг Ö өсөх шиг. За энэ Ö өсөх шиг тэмдэглэгээ бол theta n квадрат гэдэг одоо fn тэнцүү theta n квадрат авчирсан байвал энэ функц нь f гэдэг функц нь n квадраттай ижилхэн өснө. Ижилхэн гэдэг утгатай. Том O гэдэг нь болохоор n квадрат юу энэ манай f гэдэг функц бол тэнцүү n квадратыг авчирсан байвал
Энэ функц маань n квадратаас хурдан өснө гэсэн. Өөрөөр хэлбэл том O гэдэг нь доод хязгаар болж өгч байгаа. Доод хязгаар d хязгаар болж байгаа. Тэгэхээр манай функц бол n квадратаас хурдан өснө. Юу ч гэсэн. n квадратаас удаан өснө шүү энэ. Бурууч. Засаад слайд руу оруулчихна. Тэгэхээр энэ квадрат тутамжаалга болчих. Тэгэхээр d хязгаар гэсэн O гэдэг маань энэ бол яг тэр функцгээ ижлэхэн гэдэг давхцуулаад авчихсан бол O гэдэг бол d хязгаар. Өөрөөр хэлбэл манай алгоритм d тал нь 5 минут ажиллана ч гэдэг. Энийг нь хэд чиж өгсөн. Хэд ч энэ нь 100 хүртэл энэ гэсэн байдаг бол яг энэ 100 гэдэг өгөхөд л ер нь бол d тал нь 5 минутанд л ажиллана гэдэг d хязгаарыг тогтоож өгч байгаа. Тэгэхээр d хязгаар гэдэг бол нэлээд чухал. 5 минутаас дээш ажиллахгүй гэдэг бол хэрэгтэй мэдээлэл байгаа даа. Тэрнээс нөгөө нэг үсгэн авч омега гэдэг тэмдэглэг болохоор манай алгоритм хамгийн доотлол нь ийм гэж ажиллана гэдэг. Доотлол гэдэг бол нэг хэрэгтэй мэдээлэл ш. Манай алгоритм адсан таарвал 2 секундэд ажиллана гэдэг бол нэг хэрэгтэй мэдээлэл ш. Адсан хэтэж таарах вэ. Тэгэхээр бид нэр том оогоо сонгож аваад байна. Том оо тэмдэглэгийн хувьд бол яг математик тодорхойлт нь юм байдаг. Fn тэнцүү OGN гэд биччихжээ. Гэдэг маань юу гэсэн үг гэхээр манай алгоритмын ажиллах хугацаа гэдэг ийм нэлээд нөгөө нарийн хугацаа надад t гэдэг функц юм. Одоо n квадрат нэмэх нь n дээр нэмэх нь t ч юм уу n куб дээр нэмэх нь гэдэг ингээд гараад ирсэн. Тэр нь тэнцүү OGN буюу ON куб ч юм гэж бичсэн байна гэдэг маань. GN гэдэг маань n куб болно гэсэн үг. Тэр функцээ дээгүүр хязгаарлах нэг функц олж бичиж байгаа л гэсэн. Яг үгээр хэлвэл тэгэнгүүт тэрийг математик дээр бол ингэж үздэг байна. Энэ доотлын нөхцөлийг хангах c болон n бол тогтомлууд оршин байна гэсэн үг юм аа. За энэ юу гэсэн юм бэ гэхээр манай функц алгоритм алхмын тоо бол мэдээж эерэг тоо байна. 0-оос сөрөг биш тоо байна. Тэгээд нөгөө gn гэдэг n куб ч юм уу аваад нэг тогтмол тоогоор үржүүлээд тэр нэг арай нэг өөр функц гараад байна. G-гээс арай том. Тэр функц нь бол n0 гэдэг тооноос цаашаага байх. Их байх n-үүдийн хувьд дандаа fn-ээс их үед энэ байна. Өөрөөр хэлбэл энэ функц маань g функцийг c гэдэг тогтмолоор үржүүлчихэнгүүт графикийг харах юм бол дандаа f функцийнхаа d талаар нь яваад байна гэсэн үг. Эзэж хөтөлцөж доогуур нь ордог. Дандаа d талаар нь явдаг тийм функц олдно гэсэн үг. За нэг ийм тодорхойлттой. За зурган дээр гарахаар дахиад нэг тайлбарлана. За энэ дээр энэ нэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь fn тэнцүү n квадрат гэж бичиж. Тэгэхээр ер нь бол яг n квадрат гэдэг нь n квадрат гэдэг нь ер нь бол манай f функцээс их байна л гэсэн үг. Гэхдээ яг зарим үед нь бол fn нь их байж болно. Тэр нэг ихэнх үедээ n квадрат гэдэг функц, fn гэдэг хоёр функц хоорондоо ингээ огтлцоо дээр дор ороод иж болно. Гэхдээ яг n0 гэдэг ямар нэг тооноос хойш n квадрат нь дандаа дээр нь гарч ирнэ гэсэн. За тэрийг энэ дахиад үгээр бичсэн байна. fn c n квадратаас бага байхаар c болон n0 тогтмолыг сонгон авч чадна. За энэ дээр жишээч бас байгаа байна. Жишээн дээр харах. Тэр гол нь бид нэр n0 гэдэг нэг тоо юм байна. Тэрнээс цаашаа утганд нэг функц нөгөөгийнхөө дээр гарч ирдэг юм байна гэдэг л тийм хэрэгтэй байгаа. За гэсэн. За тэгээд өшөө нэг тайлбар нь болохоор n0-оос их утганд fn гэдэг функцийн утга нь n квадратыг тогтмол тоогоор үржүүлснээс хэтрэхгүй гэсэн үг. За энэ угаасаа ингэ л бичсэн. Үгээр бүгдийг дэлгэрүүлээд бичиж гэсэн. За зүгээр n c гэдэг тогтнолоор үржихгүй бол харин яахгүй юм байна. Ер нь нэг функцийг нэг тоогоор үржичихээр тэр функцийн график нь жоо дэшиг гэдгийг л явуулчихна гэсэн үг тийм. Тэгэхээр fn нь n квадратаас тогтмол коэффициентээр илүү хурдтайгаар өсч чадахгүй гэсэн үг. Зүгээр энэ хоёр функц бол хоорондоо огтлцож магадгүй. Тэгээ n квадратын нэг тогтмолтойгоор үржүүлвэл тэгүр нь гарчна гэсэн үг. За нэг ийм математик явж байгаа тодорхойлтгоо. За зургаараа бол энэ манай fn гэдэг функц маань ингээд алгоритмын ажиллах хугацааг тодорхойлсон чинь энээс хамаарат ийм хэцүү функц. Ингээд дээш явал доош явал дахиад дээш явал тэгэл нэг доош явснаа ингэж юм гэсэн ийм хачин функц бол
Бидний тэр нөгөө GN за энэ квадратыг цэгээр үржүүлсэн ч юм уу. Нэг тийм бидний нөгөө FN-ийг үнэлж байгаа дээд хүндлэгийг хийж байгаа функц маань. Иймэрхүү байлтай. Цэгээр үржүүлсэн иймэрхүү гардаг байж болно. Ингээд энэ дээр хэд тогтолцсноо энд хамгийн сүүлүүд тогтолцоод тэрнээс дэшегээ дандаа ингээд FN функцийн дээр гараа авчихдээ. Тэгэх юм бол яг хамгийн сүүлд тогтолцож байгаа цэгийг n0 гэж аваад тэгэл энэс дэшегээ бол манай FN функцээс их байна гэдэг үзэж байна. За энд бол зурган байдлаар тайлбарлаж байгаа. Ер нь бол энэ n0-ээс их гэдэг тал мууч дээр л ярихаас бид нар сая нэг бахан том тоо харсан. Тэгэхээр том тоон дээр яаж ажиллах вэ гэдэг нь чухал болохоос зүгээр n1 2 3 үед аль нийлнээс их байна гэдэг бол хамаагүй болчихж байгаа. За жишээ нь тэмдэглэгээний жишээ яг тэмдэглэгээ байдлаар хэрэгжилж байгаа жишээ нь шууд тэгштгэл шиг юунд ингээ хэрэглээ явчихна. Тэгэхээр 2n квадрат нь on квадрат болно. Өөрөөр хэлбэл 2n квадрат гэж гарсан тэр функцийг бид нэр зүгээр n квадрат гэж бичиж болно. Тэгэхээр яг хуу тогтмол энэ урдлынх нь үржүүр нь баг хамаагүй болчихж байна. Тогтмол тоногт зүгээр on квадратаа тэнцүү гэж бичиж байгаа. Гэхдээ яг үнэндээ бол энэ юу гэсэн үг вэ гэхээр 2n квадрат гэдэг функц бол n квадрат гэдэг функцээр дээрээсээ хэд гарлагдана гэсэн. Гэхдээ n квадратыг бодвол 2n квадрат нь 2 дахин их ба шүү дээ. Тэгэхээр яг бид нар нөгөө коэффициентод 3 гэж авчдаг юм уу. C гэдэг нь 3n квадрат болчихно. 3n квадрат бол 2n квадратаас ингээд өргөжлөг байна гэсэн. Тийм утгатай. Тэгээс тэнцүү бол яг тэнцүүгийн нөгөө тэнцүү биш. За сая n квадратаар нэмэх нь 150 мянга гэдэг ийм олон гишүүн байлаа. 2 квадрат зэрэг олон гишүүн. Тэрийг бас 2 квадрат гэж авчих. Артлын жижиг зэргүүдийг хасна. Энэ 0 зэрэг явж байна. Энэ квадрат өмнөөгөө ямар ч том коэффициент байсан. Тогтмол коэффициент бол энэ ховсгчийн хажууд маш жижигэн гэж үзээд тооцохгүй. 1 гэдэг үзэж байна. Яг бол манай n бол хэзээ нэг өссөөр гад юуч болдог. 1 тэр бомж болж магадгүй. Тэгэхээр тэрний хажууд энэ тогтмол өсдөг коэффициент бол тооцохгүй гэж чинь. За n квадратаар нэмэх нь 1000, сая n дээр нэмэх нь 20. Тэнгүүд бас жижиг гişүүдийг бүгдийг хасаад чинь өмнө коэффициент хүн байна. 3n дээр нэмэх нь 4 гэдгийг болохоор on квадрат гэж бичиж болно. За энэ нэг жоохон тийм жишээ. Уул энийг on л гэж бичих хэрэгтэй. Гэхдээ on квадрат гэж бичиж болно. Яг тэгвэл 3n дээр нэмэх нь 4-ийг энэ дээгүүр n гэдэг функц бол явж байгаа. n квадрат бол бүр дээгүүр нь явж байгаа. Тэгэхээр яг дээгүүр нь явна гэдэг утгатай учраас on квадрат гэж бичиж болно. Гэхдээ бүр нарийн үнэлэг нь бол энэ бол on-тэй тэнцүү гэж гарах хэрэгтэй. За энэ бол худлаа 2n куб дээр нөх нь 2 гэдэг нь on квадрат гэж чадахгүй. Яг тэгвэл n куб гэдэг бол илүү дээгүүр явдаг функц байсан. Тэрнийг on квадратаар дээрээс нь хязгаарлаж чадахгүй. Энэ худлаа n-ийн 2.1 зэрэг гэдэг 2-оос арай жоох илүү зэрэгтэй байхад on квадратыг бас яаж чадахгүй. Илүү зэрэгтэй учраас on квадратаар хязгаарлаж чадахгүй гэж үзэх нь. За нэг юм. Ер нь бол o гэдэг бол хязгаарлах тал юм. Энэ функцийг тэрнээс нь дээш нь хязгаарлана гэсэн. За тэгээд одоо энэ гэс нэг жишээ явуулаа. Ийм гэдгийг батлаа гэсэн юм. 20n квадрат дээр нэмэх нь 2n дээр нэмэх нь 5 on квадрат юм аа гэдгийг батлая гэх. Түрүүн бол бид нар тийм гээд жижиг гүшүүдийг хасаад коэффициентийг хасаад явчихсан. Одоо болохоор яг нөгөө математик тодорхойлолтоор нь c-гээ 21 гэж аваад n0-оо 4 гэж авчаа гэж. Тэгэхээр c гэдэг маань n-ийн өмнө гарах хэвээр 21n квадрат болно. 21n квадрат нь манай нөгөө 20n квадрат дээр нэмэх нь 2n дээр нэмэх нь 5-аас их байна гэдгийг нь харчихад болно. Тэгэхээр яг хуу 4-өөс их байхад энэ тэгштэл нь үнэн байх юм байл та. За энийг харчаараа үнэн байх та. Тэгээд яг хуу манай n0 маань тэгэхээр 4 болно гэсэн. Энэ 0 4. Тэгэхээр яг цаана бид нэр n квадрат байна гэж хэлэх болгонд бол нэг цаана ийм тооцоол явагдаж байгаа гэсэн үг. Тэгээд алхам болгонд энийг хийгээд авахгүй тулд ийм жижигэн дөрмүүд гаргацсан баг гişүүдийг хасаад өмнөх коэффициентийг алгуулъя. Тийм дүнтэй болж байгаа маа. За энэ үлдсэн слайдын дараагийн видео дээр орох юм байна.